Энэхүү видео хичээл нь зохиогч эрхээр хамгаалагдсан тул зөвшөөрлгүйгээр хулбарлан олшруулах, худалдах, захим орчин түгээхийг хориглоно. За би та бүхэндээ өнөөдөр үр дүнд суурьсан нэгдсэн удирдлагын талаар ерөнхий ойлголт өгөхөөр хичээл бэлтгэлээ. Үр дүнд суурьсан удирдлагын талаар тогтсон нэг ойлголт байдаггүй бөгөөд үр дүнд суурьсан удирдлагыг нэвтрүүлж байгаа улс орон, олон улсын байгууллагаас хамаарч өөр өөрийн зорилго, онцлог, нөхцөл байдлаас хамаарч өөр байдлаар тодорхойлсон байдаг. Гэвч яг үндсэн ойлголт, үндсэн зарчим нь бол нэг байдаг. За энэ үндсэн малгай ойлголт нь бол нэгдмэл цогц гэдэг утгаараа үндсэн зарчимтай байдаг юм байна. За үүн дотроо үр дүнд суурьсан удирдлага дотроо үр дүнд суурьсан нэгдсэн удирдлага гэдэг бас ойлголт явдаг. За энэ нь бол хамгийн орчин үеийн чиг хандлагатай буюу хамгийн цогц нэгдсэн гэдэг агуулгаараа бусад удирдлагын чиг хандлагаас онцлог байдаг. За үр дүнд суурьсан нэгдсэн удирдлага маань үндсэн 5 бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг байгаа. За үр дүн гэж яг юу вэ? Үр дүнд суурьсан удирдлага гэж яг юу вэ гэхээр хамгийн энгийн буюу товч байдлаар хэлэхэд үр дүн гэдгийг бол эерэг өөрчлөлт гэж хэлж болно. За эерэг өөрчлөлт гэдэг маань яг хүний амьдрал, хүний эрүүл мэнд, хүний эдийн засгийн байдал яг хүн дээр очиж гарч буй эерэг өөрчлөлтийг бол үр дүн гэж хамгийн энгийн буюу ерөнхий байдлаар ойлгож болдог. За үр дүнд суурьсан удирдлага маань үндсэн зарчимтай байдаг. За зарчмуудыг нь багцлаад 6 үндсэн хэсэгт авч үзэх юм бол хамгийн ихний зарчим бол нотлохоор суурьсан зарчим байгаа. За энэ маань бол шийдвэр гаргалтын бүх төвшөнд удирдлагын болон мэрэгжлийн төвшөнд аливаа нэгэн шийдвэр гаргалт маань бүгд нотлохоон дээр, мэдээлэл дээр, дата дээр, судалгаан дээр үндэслэн байх гэсэн зарчим байгаа. За хоёр дахь зарчим нь бол цогц байдлын зарчим байгаа. За энэ маань бодлого төлөвлөлт, за үүний санхүүжил, төсөвлөлт, гүйцэтгэл, хяналт шинжилгээ, үнэлгээ, тайлагнал маань бүгд нэгдмэл цогц эргэх холбоотой байна гэсэн зарчим байдаг. За удаах буюу 3 дахь зарчим нь ил тод байдал гэж байгаа. За энэ маань бүхэл шийдвэр гаргалтын төвшин, тайлагнал, хэрэгжилтийн төвшөнд бүгд ил тод ойлгомжтой байна гэсэн зарчим байгаа. За ил тод байна гэдэг маань мэдээлэлд амархан хүрэх, за бүх одоо мэдээллийн сурвалж их усөрүүд нь бэлэн байх гэдгээсээ гадна бүх мэдээлэл нь ойлгомжтой, бүх оролцогч талуудад ойлгомжтой байна гэдэг маань ил тод байдлын зарчмын гол үндсэн хэсэг маань байгаа. За дараагийн зарчим бол олон талын оролцоо байгаа. За энэ маань бид нэр хөгжлийн тухайн асуудал ярьж байгаа учраас тухайн шийдвэр гаргах, тухайн арга хэмжээнд оролцогчид хамааралтай бүх оролцогч талууд маань тодорхой хэмжээнд оролцож байж энэ маань амжилттай хэрэгжинэ гэдэг утгаараа оролцогч олон талын оролцоог хамруулсан байна гэдэг зарчим байгаа. За дараагийн зарчим маань уян хатан зохицуулалт гэдэг зарчим байгаа. За энэ маань яг төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэлийн бүх шатанд үр дүнгийнх нь төлөө аливаа зохицуултыг уян хатан байдлаар шийдвэрээ тухай бүрт нь цаг бүрт нь өөрчилж үр дүнгээ удирдах гэсэн зарчим явж байгаа. За дараагийнх нь буюу үр ашигтай байх зарчим гэдэг маань тухайн бодлогын арга хэмжээд зарцуулж байгаа татвар төлөгчдөөс гарч байгаа нэг төгрөг болгон ямар нэгэн байдлаар ямар нэгэн үр дүнг бий болгох ёстой гэсэн үндсэн зарчим явагдаж байгаа. Хамгийн үндсэн гол анхаарах асуудал нь бол тухайн асуудал буюу учир шалтгааныг олж тогтоох асуудал байгаа. За энэ нь болохоор яг судалгаа, шинжилгээ хийхдээ суурь судалгаа, дата мэдээлэлд цуглуулад аливаа шийдэж байгаа асуудлуудын яг үндсэн шалтгаан нь хаана вэ? Яг юунаас болж энэ асуудал бий болж байна гэдгийг олж тодорхойлох байгаа. Өөрөөр хэлбэл асуудлын мөн чанар, түүнээс илэрч байгаа шинж чанар хоёрыг нь ялгаж салгах шаардлагатай байгаа. Тийм учраас үндсэн мөн чанарыг олоогүй тохиолдолд цаашаага төлөвлөлт, төсөвлөлт буюу үр дүнд суурьсан удирдлага маань зөв явж эхэлж чадахгүй гэсэн тийм ойлголт байгаа. Тийм учраас үндсэн асуудлыг
үндсэн учир шалтгааныг олж тогтоох эхлэлийн цэгийг маш сайн гаргаж цаашаагаа хэрэгжүүлж үр дүнгээ удирдах үйл ажиллагаа явах нь чухлаа гэж заасан байдаг. За үр дүнд суурьсан нэгдсэн удирдлагын бүрэлдэхүүн хэсэг рүү оръё. За үр дүнд суурьсан нэгдсэн удирдлагын маань хамгийн ихний бүрэлдэхүүн хэсэг маань хөгжлийн бодлого төлөвлөлт гэсэн бүрэлдэхүүн байгаа. За энэ маань бүх бодлогын байранд бичиг буюу урт, дунд, богино хугацааны бодлогын байранд бичгүүд нь хоорондоо нэгт уялдаатай байх. Дээрээсээ доошоо, доороосоо дээшээ нэгт уялдаатай байх. За үүнээс гадна хөндлөн буюу хэвтэй төвшөнд бас уялдаатай байх. За үүнийг Монгол улсын жишээн дээр товчхон дурдахад Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлт удирдлагын тухай хуульд бол Монгол улс ямар урт хугацаанд, дунд хугацаанд, богино хугацаанд ямар бодлогын байранд бичигтэй байх вэ гэдгийг заасан байдаг. За энэ хүрээндээ яг үндэсний буюу урт хугацааны бодлогын байранд бичгээсээ салбарын, хөтөлбөрийн, за үүнээсээ хөндлөн хэвтэй төвшөнд бол орон нутгийн 21 аймгийн маань орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт маань бүх төвшөнд уялдаатай байх шаардлагатай. За яг аль цэг дээрээ уялдаатай байх вэ гэдэг нь маш тодорхой байх шаардлагатай. За үүний дараагаар ингэж хөгжлийн бодлогын байранд бичгүүд маань бүх төвшөнд уялдсны үндсэн дээр хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх үндсэн механизм болох үр дүнд суурьсан төсөвлөлт гэсэн хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг байгаа. За үр дүнд суурьсан төсөвлөлт гэдэг маань яг үр дүнгийн төлөөх төсөвлөлт хийх буюу түрүү өмнө нь дурдсан нэг төвөрөг болгон ямар нэгэн үр дүнг бий болгох зориулсан гэсэн үндсэн зарчимтай холбоотой. За энэ маань одоо уламжлалт төсөв буюу зөөл заалын заримдаа орцын төсөвлөлт гэж ярьдаг те. За үүнээс эсэргээрээ үр дүнгийн төсөвлөлт, үр дүнгээ эхэлж тодорхойлоод түүнд ямар орц шаардлагатай байна вэ? Түүнийг тооцох өртөг санхүүжилтийн механизм нь ямар байх вэ гэсэн дараалалаар төсөвлөлтийг хийдэг байгаа. За үр дүнд суурьсан бодлого төлөвлөлт төсөвлөлтөд хамгийн анхаарах гол асуудал бол дунд хугацааны төлөвлөлт байдаг. За үр дүн гэдэг маань бол яг хүний амьдралд, эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн эдийн засгийн байдал болон сэтгэл санааны гарах эерэг өөрчлөлт гарах учраас энэ маань дунд хугацаанд бол үр дүн гарч тодорхойлох нь зүйтэй гэсэн үүднээс үндсэн бас нэг гол анхаарах асуудал бол дунд хугацаанд төлөвлөлт хийх зөв юм байна. Шаардлагатай байдаг. За түүнчлэн үр дүнд суурьсан төсвийн хүрээнд бол дунд хугацаанд нэгэн төлөвлөлтийг хийж байгаа бол дараагийн анхаарах асуудал маань төсвийн менежерүүд буюу төсвийн захирагчид маань тодорхой хэмжээний эрхийн орон зай байх шаардлагатай байна гэж үздэг. За энэ хүрээндээ төсвийн захирагч нар Монгол улсын хэмжээнд төсвийн ерөнхий захирагч, шууд захирагч, төвлөрүүлэн захирагч маань өөрсдийн гэсэн үр дүнгээ хангахын тулд төсвөө захиран зарцуулах эрх байж, за эрхийнхэн хүрээнд үүрэг хариуцлага хүлээж авахын зарчим байх ёстой байна гэсэн асуудал яригддаг байна. За дараагийн бүрэлдэхүүн хэсэг бол үр дүнд суурьсан гүйцэтгэл байгаа. 3 дахь бүрэлдэхүүн хэсэг. Энэ маань яг хөгжлийн бодлого төлөвлөлт төсөвлөлт маань нягт уялдаатай байна гэдэг үндслээр энэ маань байгууллага болон албан хаагчдын ажилтны төлөвлөгөөн дээр бууж ирж энэ маань бас цогц уялдаатай байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл альва байгууллагын төлөвлөгөө нь улсынхан хөгжлийн бодлогын төлөвлөлтөд зорилтод үр дүнтэй нэгт уялдаж, үүн дээрээ үндэслэн тухайн байгууллагын албан хаагчдын төлөвлөгөө нь мөн тухайн жилийн тухайн хугацаанд дах төлөвлөгөө болон гүйцэтгэл зорилтод үр дүн нь мөн нэгт уялдаатай байна. Өөрөөр хэлбэл албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө биелэхэд байгууллагын төлөвлөгөө биелэгдэж дээшээгээ улс орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн зорилтод үр дүн хангагдаж байна гэсэн уялдаа холбоотойгоор явдаг байх нэ. За дараагийн бүрэлдэхүүн хэсэг маань үр дүнд суурьсан хяналт шинжилгээний үнэлгээ байгаа. За үр дүнд суурьсан хяналт шинжилгээний үнэлгээний хамгийн гол шинж чанар нь эргэх холбоотой амьд хяналт шинжилгээний үнэлгээ байна гэсэн үг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр анх төлөвлөлтийн үе шат буюу асуудлын үндсэн шалтгаан, асуудлын илэрч буй шинж тэмдгийг
зөв болж тогтоохоос эхэлж хяналт шинжилгээ үнэлгээ маань тэр цэгээс эхэлж ажиллаж аж амьд байна гэсэн үг. Тухайлах юм бол яг асуудлаа зөв тодорхойлж чадсан уу? Үндсэн шалтгаан нь зөв байна уу? За тэгээд түүнээсээ үндэслэн ямар асуудлыг ямар төвшин шийдэх гэж байгаа тэр нь бодиттой үнэн тодорхойлогдсон байна уу? Энэ шийдэхэд байгаа асуудал буюу үр дүн, зорилтод үр дүн, эерэг өөрчлөлтөө юугаар хэмжиж байгаа шалгуур үзүүлэлт нь бодиттой байна уу? Шалгуур үзүүлэлтийн мэдээллийн бэлэн байдал байна уу? Зэрэг бүр төлөвлөлтийн хамгийн анхны эхлэх цэгээс нь эхэлж хяналт шинжилгээ үнэлгээ орж тогтмол мониторинг хийж хэрвээ засах шаардлагатай буруу гэсэн тохиолдолд эхнээс нь дахиж мониторинг хийж явж ийм амьд real байна шүү гэсэн ийм үндсэн шин чанартай байдгийн байна. За үүнээс 5 дахь бүрэлдэхүүн хэсэг буюу хамгийн сүүлийн бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж болно. За энэ маань бол удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих мэдээллийн систем гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсэг байгаа. За одоо бид нар чинь бол мэдээллийн технологийн эр үед амьдарч байгаа. Тийм учраас аливаа асуудлыг бас энэ дээр дурдсан бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг маань яг нэгдсэн нэг системд оруулж бүх шийдвэр гаргагчдад бол мэдээллийн бэлэн байдалтай нэг мэдээллийг ашиглаж шийдвэр гаргахыг дэмжих зориулттай. За мөн түүнчлэн үр дүнд суурьсан нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлж, нэвтрүүлж байгаа үед бол маш их мэдээлэл дээр мэдлэг тодорхой хэмжээний шаардлагатай. За маш олон ийм процесс үйл ажиллагаанууд явна те. Энэ бүгдийг яг мэдээллийн технологийн шийдлэр шийдэж, за тэгээд үүнийгээ бас шийдвэр гаргах төвшөнд ашиглаж, за эргэх холбоотойгоор ашиглах үүднээс удирдлагын мэдээллийн дэмжих нэгдсэн систем гэдэг бүрэлдэхүүн хэсэг чухал байд юм байна. За энэ маань яг өмнөх 4 бүрэлдэхүүн хэсгийг маань холбосон. За яг үндсэн цогц байдлаар ажиллах хамгийн тулгуур бүрэлдэхүүн хэсэг болдог юм байна. За энэ хүрээд хичээл маань товч байдлаар дууслаа. Та бүхэн анхаарлаа хандуулсанд баярлалаа.